Манай нэг өвөөг ах байдیں۔ Хөдөө ганцаар амьдардаг. Бид хоёр тэр ах дээр хаяа очиж гурил будаа аваач. Бид хоёр тэр ахынд очиод тэр өдрөө харих гэсэн чинь аав намайг ах дээр хэд очих гэлээ. За нар шингээр яадаг юм гэсэн чинь ах тэр гүйдэлд нэлээд хэдэн жилийн өмнө энэ тот ирсэн. Ахыг усанд явах ихт нь би хөгшөөнийг яаж усанд явуулах вэ гэж бодоод би яваад ирэй гэсэн чинь ах нэг юм хэлэх гэснээр болоод за хурдан явчаад ирээрэй гэсэн. Би ч юу гэж тэгж ороодох вэ гэд гарах гэтэл ах надад дахиад л нар шингээс өмнө заавал ирэн шүү гэж анхааруулсан. Тэр гүйдэлд нэлээд хэдэн жилийн өмнө энэ тот ирсэн. Ирснээс хойш энэ хэрийн мал адгуулсыг бүгдийг нь алж дуусгаад сүулдэ шөнөөр хүн амьтан болдог болсон ба энд байсан бүх айлыг өөр өөрөөр нь усан